Өнгөрсөн өдрүүдэд бензиний үн 100 төгрөгөөр нэмэгдлээ. Зарим нэг шатхуун түгээх станцууд 1530 төгрөгөөр зарж байсан АЕ92 бензинээ 1640 төгрөг болгон нэмжээ. Гэтэл ердөө 2-7 хоногийн өмнө засгийн газраас шийдвэр гаргаж автобензин ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгнөөс 50 мянган төгрөг болгож, эрээстэй октантаг 160 мянгаас 30 мянган төгрөг болгож, дизель түвшний татвар 180 мянга байсныг 70 мянган төгрөгөөр тус бууруулсан. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бас газрын засны үнийг өсөлтөөс хамаарсан. Үний дотоод борлуулах жижиглэн борлуулалтын үнд нөлөөлөх хэмжээ төсөлд орж ирсэнд бол онцгой албан татрын хэмжээ 100-130 мянган төгрөгөөр буулгаж үүний өсөлтийг сайн хөгжүүлэх хэмжээ авлаа. Гэтэл үүнийг дагаад шатхууны үн буусангүй эсэргээр нэмэгдэж байгааг юу гэж үзэх вэ? Амар байна уу гэсэн биш, гай болох нь энэ үү? Ер нь бол татвар буурсан тэр цаг мөчийг анаж байгаа зориуд хулгайгаар үнэ нэмж нэг хэсэг мөнгө шулдаг арга барил зарим нэг газруудад байсаар байна. Эдэнд хариуцлага тоосдог газарч гэж алга. Шулуухан хэлгээд шатхуун импортлдог компаниудын дийлийнх нь Монгол ардын намаас ухралтай байдаг. Муугаар хэлүүлж муухагаар дуудуулж байгааж ардчсан нам засаг барьж байхад шатхуун импортлогчид ингэж илэг барьж чаддаггүй байсан юм. 1650-аас 1530 хүртэл бууруулж тогтвортой байлгаж чадсан шатхууны үн Монгол ардын нам засаг барих үед ийхүү сүүлээ сэрвэн дээрээ тавьж татвар бууруулсан чинь хогчнээ хэмээн хэрэглэгчдийнхээ хармаар хүүтэн гараа шургуулж хэллээ.